За сайн бацхан өрх музикчдээ өдрийн мэндийг хүргэж байна. Бид нар өнөөдөр Орос хотын Үүшин хошууны Галууц цорны Саруу нутаг багт ирээд байна. За өнөөдөр Саруу нутаг багийн малчин залуу хөх чулуугийн өөртөө үйлдвэрлэсэн бордоо хөмхөлөх машиныг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэхүү машин нь бол тухайн орон нутагт ургадаг харган бургасыг сайхан хөмхөлж мөхлөгжүүлээд чаддаг олон хэрэгцээтэй машин. Энэ бол яг малчин хөх чулуугийн өөрөө үйлдвэрлэсэн машин байгаамаа. Ингээд машин ямархуу хэрэгцээтэй байдгийг бас бид нар хөх чулуугийн ярианаас ойлгочихъя. Малчин хүн мянган мэрэгжилтэй гэдэг. Харин тэр олон мэрэгжил дундаас машин үйлдвэрлэнэ гэдэгч ховорхон мэрэгжил байж таарна. Энэ машины бид анх сүнэг үйлдсэн. Түрүү 6 жилийн өмнө. Тэрүүн сэтгүүлсэн дараа хүн хүч их орсон учраас 2 дугаар удаагийн энэ үнд бид бүгдийн өрөө машин болгоод. Тэгээ энэ бас 3 жилийн хүч орсон. Тэгээ энэ жилийн одоо их хэрэглэгээд байна орж байна. Миний энэ гол өөр худалдаж авсан. Худалдаж аваад бол хагасын би зараад хагасын хаяад энэ хүн жохосны бол ийм биш юм. Жохон нэг найруулах юм уу? Жохон нэг мөхөлөгжүүлэх үү? Ийм чадвартай. Миний энэ бол нэгээр нь найруулаа, нэгээр нь мөхөлөгжүүлээд ингээд ариун машины хооронд гавцаруулчулаад хайдгийн хаяа авдгийг аваад хөх чулуугийн 6 жилийн хатуу чирмайлгийн хариу мөн ч олон удаа жасан сайжруулснаар үйлдсэн машин маш чанарлаг чадамжтай болж хавьд үсрийн малчин тариачдын хүрээллийг олж хөх чулууч ажил ихтэй болсон гинэ. Малчдад бол чтийг дөгөмжүүлж энэ хайсан бодос энэ хайсан энэ харгаа нэг юм уу модо баланс энэ эдний шишин мөхөлөгжсөн тэр үлдээ үрий бүр нэг мөхөлөгжүүлээ чадна. Ингэж юм мал идчихнэ.